Бурхангүй маш сайн байснаас Бурхантай тэр зовлонтой замаар явах нь илүү дээр юм аа гэж. Израилийн ард түмэн цөглөөр явж байхдаа яг л энэ зүйлийг түүний удирдагч Мосе зүрхэндээ хадгалсан байсан гэж нэг номдоор бичсэн байсан би сайн саналаа. Тэгээд зовлон донд тэр бүхий боломж үр тааллыг Бурхан нээд учраас Бурхантай хамт тэр муу замаарчсан. Муу зам гэж байхгүй л дээ. Хүн хэцүүгийн замаар Бурхантай хамт алхах нь үнэхээр сайхан өрөөл юм аа гэж. За тэгээд гадаа хүүтмээ би ямар та нарт гоё харагдах гэдээсэн чинь сэтийн зөвхөн зөндөө их таарлаа. Тэг маш их таарлаа. Тэгээд гадаа хүүтэрч гэвч эзэнтэйгээ ойрхон байх үед бид зүрх сэтгэлдээ дулаахан ивэл юулаа бэлэн дүүрэн байх болно. Тэгээд Даниэл номоор бид нар аялж байгаа. Тэгээ аялахдаа өмнөх сэдвүүд дээр бид нар юу болсон бэ гэвэл Даниэл 3 найзтайгаа хаана ирлээ? За нэг шалтгаалч. За хаана ирсэн бэлээ? За Бабилонд ирсэн. Яагаад ирлээ? Зугаалах гэдэг ирлээ. Зүүдэндээ ирсэн бэлээ. Бабилонд оо. Дагч. Боолчлогдоод ирсэн тийм. Бабилонд боолчлогдоод ирсэн. За тэгсэн чинь Даниэл хааны урданд ирээд юу боллоо? Одоо нөгөөдгөө хэлж ш. Хоол нийтлэн. Өөр юу боллоо? За мартамхай сонсогч байхаар хэрэгжүүлэгч сайн сонсогч байгаарай гэж Бурханы нэрээр өрөөж байна. За 2 дугаар бүлгийн 46-аас 49 дэх ишлэлийг би та бүхэнд дахиж уншиж өгье. Тэгээд Небухаднезар хаан нүрээрээ унан Даниэл мөргөөд түүнд зориулсан дахил өргөж анхлан уугуулгыг тушаа. Хаан Даниэлд хариулсан чи нууцыг илчилж чадсан тул үнэхээр бурхан чинь бурхтын бурхан хаадын эзэн нууцыг илчлэгч мөн гэвээ. Хаан Даниэлийг дэвшүүлэн түүнд олон том бэлгийг өгөөд Бабилоны хамаг мужийг түүгээр захируулж Бабилоны бүх нэрүүдийн тэргүүн захирагч болгоо. Хаанд Даниэл хүсэл гаргасны дагуу Шадрах, Мишах, Абедnego нараар хаан Бабилоны мужийг удирдлагыг захируулваа. Харин Даниэл хааны ордонд суусан билгөө гэж. Амен. Өнгөрсөн 7 хоногт манай залуучууд маань анхны хайр гэдэг хөтөлбөрт яваад ирсэн байгаа. 2 шин 2 өдөр яваад бэлэн дүүрэг мэдээллийг аваад ирсэн. Тэгээд ирсэн залуучуудыг харахад надад маш сайхан санагдаж байгаа. Одоо юу вэ гэвэл тэд Facebook-ийн нэг чат групптэй тэгээд тэнд өдөр болгон чимээ цагаа хийсэн тэр тэмдэглэлээ ер нь л бичиж харуулж байгаа. Тэгээд би биэндээ одоо үзүүлж байгаа те. Би ийм ивэлийг авлаа найзуудаа. Одоо та нар бас бурхны үгнээс уншвал ивэлийг авах болно гэдэг. Тэгээд нь харахтаа би маш их баяртай байна. Тэгээд бурхан тэднийг ч гэсэн гайхалтай ивэж байгаа гэдэгт хэлдэг чам. Тэгээд тэр анхны хэрэг яваад эхний өдрөө бид нэг хүний сургаалыг сонссон. Тэр сургаал болохоор тэр хүний амьдрал ерөөсөө яг кино шиг байсан. Би зүгээр л кино үзэж байгаа юм шиг санагдсан. Маш олон удаа тэр хүн шоронд орсон байна. Хэцүү нэрсийн хаалга тогшсон байна. Маш олон удаа үглийн аюулыг сүрсэн байна. Тэр бүхтэд нь бурхан хамгаалсан байсан. Тэгээд би бодсон. Ямар аюултай замаар явж эзнээр ирсэн бэ гэж. Тэгээд буцаад би өөрийгөө бодсон л доо. За би хэрхэн яаж бурханд итгэсэн хүн юм болоо гэж. Тэс чи маш амархан. Маш амархан ч гэж энэ мэдээд нь юу гэвэл би ихэд гарч урсгал бичсэн. Төв баптист гэдэг гарч урсгалд очиод тэгээд тэнд 2 хоногийн лекцэн суугаад тэгээд бурхан байдсан байна гэж би бодсон. Тэгээд оюутан болоод ирсэн. Тэгээд нөгөө цуглаанд явж чадахгүй болсон л да. Тэгээд манай би найзтайгаа цуг хоёлаа Эвелийн 3 гэдэг цуглаанд явъя гэх. Тэгээд хазар ирээд бурхан зүг чиглүүлсэн баг. Далийг хэлсэн чсэн замыг зүг болгосон. Тэгээд итгэсэн. Мэдгүй яасан тэгээд итгэсэн. Тэгээд яасан сони юм бэ гэж бодож байлаа. Тэгсэн чинь нэгэн зүйлийг бурхан надаас хамгаалсан. Юу гэвэл би маш итгэдэг хүн. Тэг хүмүүс маш итгэдэг. Тэг итгэхийн хэрээр уран ухаалтыг амар авдаг. Хүмүүсээс маш их амлалтуудыг сонсдог мөрчлөө амлалтандаа хүмүүс хүрдэггүй хараад уран ухаалд гол
тийм хүнд мэдрэмжийг авдаг. Тэг хит хэдэн удаа ийм мэдрэмж, ийм зүйлийг авсан надад харин бурхан урам хуурахгүй байх. Надад итгэгч нэг нь, надад найдагч нэг нь хийзэж урам хуурахгүй маа гэдгийг тэрхэлсэн. Тийм учраас би өдөр бүр бурхантай хамгаалахыг ямар их ивэл өрөөлөө гэдгийг мэдсэн юм шиг надад санагдсан. Тэгээд хүүхэд байхдаа нэг найзтайгаа найзлдаг байлаа. Бид хоёр 11-р ангиас 10-р анги хүртэл 11-р анги хүртэл хамтдаа найзлсан. Маш сайн найз минь. Би тийм бүх зүйлээ ярьдаг, бүх зүйлээ хэлдэг. Тэр бас надад бүх зүйлээ хуваалцдаг ийм сайн найз минь байлаа. Тэгээд тэр үед дүнж утас модонд ороод би ээжигээ баг уйлан донготон байж нэг утас хавуулаад тэгээд тэрийгээ маш сайн гамнаж хэлдэг байлаа. Ер нь л ингээл амар гой санагдал хүмүүс гайхуулмаар тий. Тэгсэн чинь нөгөө найз маань над дээр бууж ирээд хашааны гадаа ингээд зогсоод уулзчихсан хоёлаа. Тэгсэн чинь туулаа найзтай уцаа үлдээгээд явчихаа. Тэгээд чи харин найзтай ороод бусаад найзаг наман цангаад байна гэсэн. Өө тийдэг гэж бодоод би найзтай уцаа үлдээгээд ороод ус авах гээд ороод буцаад гарч манай найзтай болцсон машинаас суугаад болцсон. Нэг машин дээр ирсэн байхгүй. Тэгээд тэрнээс суугаад болцсон. Тэгээд би гайхлаа, хүлээлээ нөгөөдөг чи. Ирдэггүй. Залгаж үзлээ. Миний утас хол бүтдэггүй. Тэг би гэл надад амар сонир санагдсан. Миний голыг нэг юм зурж байгаа юм шиг. Би тэр найзтайгаа 10 жил найзлсан. Тэг миний бүр хамгийн сайн найз. Тэг бүх зүйлээ зөвхөн түүнд ярьдаг. Ээжтэй агаадаа аавдаа ярьдгүй зүйлээ би түүнд ярьдаг. Тэр баг миний хамгийн дотны хүн гэж би боддог. Тэгсэн чинь тэр жижигхэн зүйл дээр түүний чанар нь харагдсан. Тэг миний уцыг аваад авчихсан. Тэг уцыг минь авч яваад мэдхгүй бол амар номер тавьсан юм яасан би мэдхгүй. Тэгээ алга болсон. Тэгээ тэр найзтайгаа одоо хүртэл би нүүрээрээ одоо ингэ яг тулж уулзаагүй. Тэгээ би уулзах юм бол яахыг сайн мэдхгүй. Тэгээ би ингэ орж ирээд ээжтэйгээ хэлчихсэн чинь миний ингэ нүлмсэн нэг цэглэгний ерөөс болтгоо. Нэг юм юу нэг юм араа далаараа тавиулсан гэдэг нэг тийм амар сонир тийм мэдрэмжийг надад өгсөн. Тэгээд одоо ингэж бодоод би сургаалаа бас ингэ бэлдээд байж байхдаа ингэж бодсон. Бид бурхан биш хүн хэрэгсэн хитэрсэн их итгэлийг тэг хэрэгсэн хитэрсэн их найдлагыг өгдөг юм болов гэж. Намайг хайрладаг, намайг хамгаалдаг тэр аав минь миний төрсөн надад маш олон удаа архихгүй гэдэг амлалтыг өгчихсэн. Тийм охин минь би архихгүй гэдэг амлалтыг надад маш олон удаа өгчихсэн. Гэвч тэр итгэлийг нь алдаад тийм урам хугараа одоо тэр миний ажил байхгүй. Тэр хүмүүс болохоор хизээд хүмүүс бидний хүн бид хоорондоо угаасаа би биндээ итгэлцэл бүтээхэд ер нь жоохон найдвар болчих. Ер нь хэцүү. Бидэд итгэхээс илүүгээр илүү их нөө итгэлгүй байдлыг хүмүүс биднэрт харуулж болчихсон юм шиг. Харин энэ үед бид яах ёстой вэ гэж. Энэ үед бид хизээж тэр урам хугалгүй тэр бурхныг харах учиртай юм аа. Тэгээ энэ дээр яг би энэ хэсгийг уншиж үгэй. Хаа Даниэл хариулсан. Чи нууцыг илчилж чадсан тул үнэхээр бурхан чинь бурхтын бурхан хаадын гэсэн нууцыг илчдэг ч юм уу гэв. Ямар нууцыг илчилсэн? Зүуд тайлсан. Тэр зүуд нь Небухаднецар хааныг ер нь бол шаналдаг байсан, зовоодог байсан, тарчлаадаг байсан. Тийм зүуд баг. Тэгээд тэр зүуднээс болж олон мянган хүмүүс өөхөх аюулд хүрчихсэн байсан. Тэр олон мянган аюулд хүрчихсэн үед Даниэл зоригтойгоор бас итгэлтэйгээр Небухаднецарын өмнө ирсэн. Тэрний зүрх сэтгэл юу гэсэн бэ гэвэл тэр өөртөө найдаггүй. Тэр хүмүүс найдаггүй. Харин ганц найдагч зүйл нь түүнд бурхан байсан. Бурхан надад 100% энэ зүйлийг тайлж, харуулж, мэдүүлж, ойлгуулж чадна гэдгийг Даниэл мэдчихсэн.
хэрвээ буруу тайлбал. Яг тэгвэл Небухаднецар хаан зэрлэг гаргасан байсан шүү. Одоо бүх мэрэгдийг сүнэг болно. Нар яасан хулих гараад вэ те? Худлааны юм ярьж байгаа намайг бас эргүүлэх санаатай үгүй. Одоо бүгднийг та нарыг алхуулна гэж. Харин энэ үед болохоор Даниэл ирсэн баг. Даниэл тэр зүүдийг маш гайхалтай тайлж хэлж өгсөн. Гэхдээ энэ Даниэл биш, Бурхан түнд үгээ хэлсэн. Тэм учраас тэр зоригтойгоор очсон. Тэгээд цааш нь харах юм бол тэр итгэлтэйгээр хэлснийхээ дараа энэ зүйл болчих. Хэрвээ магадгүй надад нэг зүйл одоо юу гэдэг Бурхан харуулаад тэрийг одоо хаанд очиж хэлээ, ерөнхийлөгчдөж очиж хэлээ гэх юм бол би жоох наа. Очиж хэлж юу н бараг чадахгүй ч гэж магадгүй. Худлаач юм ч юм яана юм гэж. Харин Даниэл болохоор тэр нууцыг илчилдэг Бурхан юм а гэдгийг, тэр хизээж уран хугалдгүй Бурхан юм а гэдгийг тэр мэдчихсэн. Тийм учраас тэр газар итгэлтэйгээр очижсэн. Тэгвэл бид одоо та өөрлөгөө үндийг хараад үз. Бид хэд найдагч нэг юм бэ? Бурхан биднэрт харуулдаг байхад тэр харсан зүйлийг нь бид Бурхан надад юу бүлгэж өгнө гэдгийг бид харж чаддаг нэг юм уу? Бурхан аль хэдийн таны амьдралд тавьчихсан тэр ерөөлийг, ивэлийг, тэр хайрыг бид харж чадчихна гэж. Тэргээд тэндээ итгэлтэй байх гэж. Бид өдөр тутмынхаа аар саахан зүйл баригдаад мөнхийн тэр мөнхийн Бурханыг зүгээр нэг хайрцагцсан яваад байгаа юм биш үү гэж. Бас эсвэл нөгөө талаар хэн нэгэндээ найдаад байгаа юм биш үү гэж. Таны найдвар Бурхан дээр биш хэн нэгэндээ байгаа юм биш үү гэж. Нөхөртөө, эхнэртээ, хүүхдтэй, аавдаа, ээжтэй, найздаа, нөхөдтөө найдад яваад байгаа юм биш үү гэж. Тэгвэл уучлаарай, тэр хүн таны найдлыг эзэн эзэгт алдна. Бид ч Бурхан биш аахгүй харин Бурханы бүтээлүүд. Тийм болохоор тэр найдварыг алддаг хүмүүс. Тийм болохоор зөвхөн Бурхандаа л гэж, Бурхандаа л найдаж, Бурханаас л зурдаг. Тэгээд Даниэл эцэст нь харин Бурханы хаанаар Бурханыг тухаглаж чадсан баг. Танаа Бурхан нэр Бурханы Бурхан юм байна. Танаа Бурхан нэр хааны хаан юм байна гэж хэлж чадсан. Тэр сайн мэдээг тааж чадсан баг нэг төрлийн. Хиний ч өмнө хичээгүй, хиний ч өмнө голчигаагүй яг л тэр үгсийг дараад утсан. Яг гэвэл үргэлж найдвар нь Бурхан дээр тавигдаж байсан учраас. Үргэлж итгэл нь Бурхан дээр байсан учраас тэр Бурхан хизээж уран хугалтгүй магадгүй тэр мэдсэн. Тийм болохоор бүгдээрээ итгэцгэн Бурханд бүгд талбартаа. Таны зүрх сэтгэл Бурханаас хол байгаа зүйл байна уу? Тэгвэл та яг одоо итгэхэр. Хүн амар хамтлагийг итгээд юм хамаг юм ярьчдаг. Миний хувьд тэнгүүдээ дараад нь юу болдог вэ гэвэл нөгөө хүн уран хугарахаар хугалсан ч юм уу итгэлийг нь алдах үед би өдрөө нь харж чаддаг. Ямар амар хэцүү юм бэ гэсэн тэр гол зургалт миний дотор байсаар л байдаг. Харин Бурхан хизээж тэгдэг. Гэхдээ Бурхан хизээж дандаа сайныг хизээж танарт өгөхгүй. Бурхан дандаа сайныг өгөөд идэв гэж бодож байна. Үгүй шүү дээ. Бурхан бас хүнд хэцүү өгдөг. Гэхдээ хүнд хэцүүгээ надтай хамт даван туулаач гэж төсдөг. Хин нэгэнтэй биш. Хантайгаа биш, нөхөртөөгөө биш. Мэдээж тэдгээртэй даван туулна л та. Гэхдээ надаас зураач гэдэг л төсдөг. Надаас зураач, надтай хамт байгаач. Даниэл яг л тэгсэн. Даниэл Бурханаас л зурсан. Өөр түнд зурх юм юу ч байгаагүй. Харин дараад нь юу болсон бэ гэвэл нөгөөд маш сайнаар шийдэгдсэн. Даниэлийн нөхөн хүртэл нөгөө Шадрах, Мишек, Абеднегоноор хүртэл Вавилоны мужийг зарагч болсон. Даниэл маань өөр болохоор нөгөө нэг юуны бүх мэрэгдийн тэргүүн зарагч болсон. Нөгөө байхгүй болох гээд үхгээд исэн
нөгөө худлаа хариулаад байсан нөхдүүдийг захирддаг болж эхэлж байна. Тэгээ магадгүй тэр хүмүүс нь ч гэсэн Даниэлийг хараад эзэн бурханд итгэж найдаж эхэлжсэн баг. Ямар мундаг Бурхтын бурхан хаадын хаан бэ гэж. Тэгвэл бид бас Даниэлж нөлөөлж чадчихна уу? Бид байгаа газар. Биднээс итгэгч гэсэн тэр уулыг харагдчихна уу? Бидний байгаа газар. Сургууль, соёл, одоо юу гэх алтан байгууллага, ажил тэр талбар болгондоо таныг христчин гэдэг нүдээр тань харж байна. Та тийм уул мөрийг газараа өгч гин үү гэж. Та орхихгүй яваад байгаа юм шүү дээ. Яг л нөгөө дотроо ороод яг л тэр хийдэг хүмүүсийн хийдэг үйлдэлүүдийг хийгээд танаас нөгөө хаадын хаа Бурхтын бурхан эзэн харагдахгүй яваад байгаа юм шүү дээ гэж. Энэ газар ирээд энэнийг улаан судал дээр сандал дээр суугаад окей би итгэж тупа гэж нослондоо холилдоод итгэдэг тэмүүтэй гараад танаас итгэгчийн мөр харагдахгүй байгаа шүү. Танаас амьд оршигч бурхны мөр харагдахгүй байгаа биш дээ гэж өөрөөсөө тань асуугаад үзтээ. Би хэр нөлөөлөгч нэг юм бэ гэж. Би хэр бусдад нөлөөлдөг нэг юм бэ гэж. Хэрвээ танаас нөлөөлөл, хэрвээ танаас итгэгч байх тэр зам чанар, зам төлөв харагдахгүй байгаа бол өөртөө эргээд нэг хараад үзээрэй. Тэгээд бас нөгөө талаар нөгөө хоёр найз нь, нөгөө гурван найз нь Бабилоны захирагчид болоод тавилагдаад зогсохгүй. Хин Даниэл өөрөө хааны ордонд үлдээд хааны шатрах туслах хааны одоо бүхий л зүйлийг хариуцсан гэдэг тийм дүнгийн болсон. Хамгийн сүүлийн шидэг харах юм бол харин Даниэл хааны ордонд суусан бөлгөө гэж. Нэг өсөндө хааны ивэл хайр халамжинд хүрч байгаа. Тэгээд түнд маш том боломж гарч ирж байгаа нь юу юм гэвэл магадгүй Бурхныгаа таниулж мэдэж ойлгуулж харуулах боломж. Тэгвэл бид боломж бүрийг хэрхэн ашигладаг хүмүүс юм бэ гэж. Бид өөрсдөд маань Бурхны өгсөн, Бурхны тавьсан боломжуудыг ашиглаж чадчихна уу? Чаддаг хүмүүс үнэн үү гэж. Хэрэг бид Бурхан тань одоо л яг энэ зүйлээр хэнийг сайн мэд тараад одоо л энэ зүйлийг энэ хайрыг бусдад дамжуулах гэж хэлсэн байхад та суугаад л байгаа юм шиг үстэй гэж. Хин яах вэ? Би яг хийх гээд байгаа маа. Би яг тэр сайн мэд ярих гадлаа. Гэвэл цаг хугацаа бидний хүлээхгүй. Магадгүй муугаар ярих тэр хүн маргааш үрчгсэн байхыг хэн байх юм? Бид ч 5 минутын дараач юу болохыг мэдэхгүй. Тийм л хүмүүс шүү. Тийм болохоор боломж бүрийг бүгдээр ашигладаг хүмүүс байцгаа. Амен. Урам хугалдаггүй тэр бурхнаа найдаа та урагшлаар тэр хаанчлын сайныг өглөөд боломж бүрийг ашиглаад яваад үз. Амен. Тэгвэл та өөрөө итгэлээр өснө бас бусад хүмүүс эзэн рүү ирэх бол яг Небухаднецар шиг. Хин нэгнээс одоо дагагч нь одоо хинвэж өөрөөсөө дээд алтан тушаалын хүнд сайн мэдээ тарахасаа та айж байна. Түлбүү ээ. Түүнээс чинь дээд бурхан таны эзэн байхгүй. Түүнээс дээд нь таны бурхан байхгүй. Тийм болохоор та битээ яагаад. Сайн мэдээг зүрхэндээ тэгээд бусдад сайн мэдээг бас түгээдэг нэг юм байцгаая. Тэгээ би төсөөлөл 3 зүйлийг гэлээ. Юу гэвэл Бурхан ямар хүмүүсийг ашигладаг юм бэ гэж. Нөгөө нэг бичлэг гарсан ш. Аав намайг ашиглаач гэлтгсэн чи бүх хүмүүс цуураал тий. Тэр үгний цаана ямар их зүйл байгаа гэдгийг итгэвч биш хүмүүс ойлгохгүй. Бурханаар ашиглагдана гэдэг ямар гайхалтай
гайхалтай зүйл болохыг итгэвч биш хүмүүс мэдэхгүй. Тиймээс бүгдээр Бурхан ашиглагддаг байна. Тэр дуулууртай нэгнийг ашигладаг. Тэр сул дорой нэгнийг ашигладаг. Яагаад гэвэл би хийж чадахгүй маа эзэн та хийх юм аа гэдэг. Тэр нэгнийг ашигладаг. Бурхан итгэлтэй байгаа, итгэмжтэй байгаа тэр нэгнийг өөртөө сонгодог ашигладаг. Тийм болохоор та Бурхан л энэ бүгдийг хийж чадах юм аа гэсэн тэр итгэлтэй байдал дотор тэр сул дорой юм шиг боловч хүчтэй байгаа тэр зүрх сэтгэлээр Бурханд ашиглагдаа яг таньш. Тэгээд таныг хизээч Бурхан урмыг тань хугалахгүй. Тийм болохоор та уран хуудгүй Бурханд улам илүүгээр итгэж найдаж түүнээс зуураарай гэж Иесус Христийн нэрээр юрэж байна. Тэгээд бүгдээрээ цуглаасаа босоод хамтдаа